Мэдээ үргэлжилж байна. COP17 хурлын үеэр хувийн хвшлийнхэн газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодит шийдэл туршлагаа танилцуулж, эдгээрийг хөрөнгө оруулалт, инновац түншлэлээр хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцлээ. Тухайлбал Япон улсын байгаль дээлтэй хөрсний замгийн технологийн Монгол улсад сүлжилттэй тэмцэхээр амжилттай туршигдана. Биологийн хөрсний замаг буюу BSC технологиг Монгол улсын нөхцөл туршсан нь эерэг үр дүн гаргаад байна. Энэхүү технологи нь хөрсний гадаргын илэгдлийг бууруулах, чигийг хадгалах, ургамлын нөхөн сэргээлтийг дэмжих замаар хуурайшилт, газрын доройтол, сүлжилттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой 100% органик байгаль дээлтэй технологи юм а. Хөрсний биологийн замгийн технологиг Монголоос гадна бусад улсад ч туршсан. Японы байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр энэхүү судалгааг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2 газар туршилт хийсэн байгаа. Эхний туршилтын газар нь Салхит байсан бол дараагийнх нь Өмнө Говь аймгийн Цогццын сум байсан. Энэхүү BSC буюу биологийн хөрс нь дэлхийн нийтэд хараахан танигдаж амжаагүй байгаа ч Япон улсад түгээмэл ашигладаг технологи юм а. Сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын хүрээнд улс орнууд сүлжилттэй тэмцэх сайн туршлага хуваалцаж байгаа юм. Тодруулах юм бол 20 гаруй орны 60 гаруй байгууллага сүлжилтийн сайн туршлага хуваалцаж байна. Бид яг одоо Хятадын павильон дээр байна. Хятад улсын хувьд бол сүлжилттэй тэмцэн сайн туршлага буюу 3 хойд бүсийн ойржуулалтын хөтөлбөр болон цагаан хэрэм төслөө энэ үеэр танилцуулж байна. Манай улсын нийт газар нутгийн ойролцоогоор 4/1 сүлжилтийн нөлөөнд өртсөн. Голчлон 3 хойд бүс буюу баруун хойд, зүүн хойд бүс нутагт тархсан байдаг. Манай улсын хамгийн чухал төслүүдийн нэг бол Хятадын 3 хойд бүсийн хамгаалалтын ойн төслөө. Энэхүү төсөл 73 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн 50 орчим жилийн хугацаанд маш олон үр дүнд хүрсэн. Тухайлбал ойжуулалт, ногоон байгууламжийн ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлж 85-100-ны 33 сая муу бэлчээрийг нөхөн сэргээж 30 сая муу тариалангийн талбайг үр дүнтэй хамгаалсан байна. Төслийн бүс нутгийн ойн бүрхөвч 500-ны 5%-аас 1384% болж нэмэгдсэн. Мөн нөхөн сэргээх боломжтой цөлжсөн газрын ойролцоогоор 45% нь үр дүнтэй засагдаж, газрын доройтлын 61%-ийг үр дүнтэй хянаж чадсан.